Дорнод аймгийн Баян улс суманд төрийн албан агчийн 8 айлын орон сууц ашиглалтанд орлоо. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын багцаа санхүүжүүлэн их усврээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлсэн. Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй төрийн албан агчдын орон сууцны загвар төслийг аймаг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх хүсчилсэн хөгжлийн дагуух бүлэг суурьнд 8 айлын орон сууцны загвар төслийг 2024 онд 12 аймгийн 12 суманд хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулан ажиллаа эхэлсэн билээ. Тэгвэл Дорнод аймгийн Баян улс суманд төрийн албан агчдын 8 айлын орон сууцны анхны жишг орон сууц ашиглалтанд орж улсын комист хүлээлгэж өглөө. Тус суманд хэрэгжүүлсэн 8 айлын орон сууцны төслийн зураг төслийг сумын засаг даргын тамгын газрын захиалгаар Тонто Грант инженер геологийн судалгааны дүгнэлтийг 3 дэс компани хийсэн бол ерөнхий гүйцэтгэгчээр Мишель Кристал Хаус компани ажилласан юм. Харин захиалагчийн налтыг төрийн орон сууцны корпорац, төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн инженер техникийн ажилтнууд хэрэгжүүлэн ажиллалаа. Баян улс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ашиглалтанд орж буй тус барилга нь тэнхилгээр 17.4-ийг харьцах нь 12 метрийн харьцаатай. Өргөт бүтээц бүхий 2 давхар, 37.5 болон 45.8 м квадрат бүхий 2 өрөө орон сууцаас бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний налуу зам, автомашины 9 ил зогсоол, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг зохих төвшөнд хангасан. Ус хангамж, ариутгах татварга, бие даасан их усүртэй дулаан болон захиргаа хангамж, холбоо тохиоллыг орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлсэн 8 айлын орон сууц юм. Энэхүү орон сууцны жишг загвараар аймаг орон нутгийн засаг захиргаанаас дэмжиж нэмэлтээр 8 айл, нийт 16 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж улсын комист хүлээлгэж өгсөн нь онцлог үйл явдал байлаа.